За гэвч нийслэлийн гэр хорооллын бүсэд хүүхдүүд утасгүй, интернетгүй тул цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй сурах эрх нь зөрчигдөж байна. За мэдээллийг сэтгүүлч Эрдэнэ Цэцэг, зураглаач Даян Далай нар сурвалжлаа. За Иргэн Аагийн хол 2-оос 16 насны 5 хүүхэдтэй ийм өрх толгойлсон эцэг мөн айлын хашаанд түрээсийн гэрт амьдардаг. Энэ айлын 5 хүүхдийн 2 нь бол 6 болон 8 дугаар анги буюу одоо яг цахимаар хичээлэх насны ийм хүүхдүүдтэй. Гэвч тус айлд ганцхан хүн гар утастай аав нь иймээс хүүхдүүд одоо аавыгаа ажлаас тарж ирэхийг хүлээсэн цахимаар хичээлэх юм боломжгүй юм нөхцөл байдалд амьдарч байна. Чиний хамгийн сайн хичээл ямар хичээл вэ? Математик. Математик тэгээ монгол хэлтэй. Ангийнхаа ер нь талхаа зөгтөг сайн сурагч юм биш үү? Захимаар хичээлж байгаа шүү дээ. Энтэй холбоотой чамд ямар хэцүү бэрхшээл юмнууд толгорч байна? За тэгээ утасгүй байгаа гэд. Тэгээ утас байсан бол хичээлэл утасгүй болохоор хичээлээ хийх боломжгүй чи ер нь яа гэж бодож ин даалгавар энтрээ яаж хий гэж чамд төлөвлөсөн зүйл байгаа юу? Тэгээд болохгүй тэгээ найзахаа уцмацаар л юм. Хүндэл гэх юм бол утас байхгүй. Тэгээд яг хийчих гэхээр тэр нь юм яаж авах юм чи мэдэхгүй байгаа болохоор сайн хийж чадахгүй. Тэгээд ер нь одоо даалгавар хичээл энтрээ ямар хуу байдлаар хий нүхийч гэдэг юм уу гэж бодож ин төлөвлөсөн зүйл байгаа юу? Байхгүй. Ингээд яг ингээд юугаар захимаар орж байгаа үед бол байнгын хичээл хийгээл суучдаг. Жохон энэ захимаар орж байгаа үед л жохон хүндрэлтэй. Утас шүрмсний асуудал жохон нэг тиймэрхүү. Тэгэл мобилийн дугаарт 3000 төгрөгийн дата авах 3 гига дата ч юм уу те 3 хоногийн нэг тэрүүгээр л ятчих. Тэгээ байхгүй зөндөө таарна. Мөн энэ гэрүүлээс ганц орлого олдог хүн нь аав нь. Гэвч 2 баг нь 2 болон 5 настай тул ажил хийх боломж тэр бүр байхгүй. Аль боломжоор ойролцоох түлшний цэгт ачигч хийдэгч орлого нь хоол хүнснээсээ хэтэрдэггүй байна. Иймээс хүүхдүүд ухаалаг утас хэрэглэж үзээгүй гэхэд болно. Мөн коронавирусын үед хүүхдүүд захимаар хичээллэж байсан ч телевиз үзэж хичээлээ хийж байсан тул хүндрэл бага байжээ. Тэдний хүүхдүүд ч сурлагаараа муугүй, тэр дундаа 6 дугаар ангийн охин нь номноос салдаггүй сурлагаараа ангитай тэргүүлдэг, цагдаа болох мөрөөдөлтөө гэдгийг ярьж байсан юм аа. Та утсаа гэж байгаа ч тэгэл утсаараа одоо миний нөгөө ангийн групп одоо юунууд над байдаг байхгүй юу? Миний утсан дээр. Тэгэл ерөөсөө тэрүүгээр хичээлэл хийн. Одоо хүүхдүүд янз янзын юм үзэл юу яадаг бол үгүй. Тэгэл хичээлээ хийчихгээд одоо ингээл хичээлээ хийгээл энэ дээрээс уусдаг юусэн. Ихэнх цагаа юу хичээлдээ зогсуулсан шүү дээ. Үндсэн хуулийн 16-гийн 7-д Монгол улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн боловсролыг төлбөргүй алгана гэж заасан. Гэвч хүүхдүүдийн сурч боловсрох эрх захим сургалтын үеэр зөрчигдөж байгааг бид хүндлээ.